Самбайцхан уу эрхэм үзэгчтэй. Үргэлжилсэн халуун ойрын өдрүүдэд ногоо ургамалд нилээдгүй зарж ирэх өглөө. Азар хэд хоногоос жаахан сэрүүсж ургамал ногоо ургахад таатай нөхцөл бүрдэж эхэлсэн. Тогтун сайхан цагийг ашиглаад ногоо ургамлынхаа арчилгааг хийж талбайдаа сайн ажиллах хэрэгтэй шүү үзэгчтэй. За ингээд нэвтрүүлгээ эхэлцгээе. Та бүхэн цэцэрлэгтээ алим чавгын доор гүйлснийхээ моддод авгалдаан эсрэг хорцаацж хоёр дахь удаагийн ариутгал устгал хийж амжсан уу? Хэрвээхээ удахгүй дахин өндгөө цацаж эхлэх үе нь эхэлнэ. Заавал ариутгал устгал хийх ёстой шүү. Харин одоо тошлоо буюу крыжовник хэрхэн ургаж байгааг та бүхэндээ харуулъя. Ботн өргөсгүй хэрнээ манай өвлийг сайн ажирахгүй давдаг чорный черкашина сорт бол энэ. Жимсэн суугаад одоо сайхан томорч байна. Энэ хавар цэцгийн нахаан жаахан харигдснаас олон жимс суугаагүй. Гэхдээ гарсан жимснүүд нь том хэмжээтэй болохоор нийт ургацын хэмжээнд бараг ялгаа гарахгүй болов. За үзэгчтэй хэрвээ танаа тошлоон бот нөмөр салхи багтай газар ургадаг бол цагаан хөгц буюу мөчний стаяараасаа маш амархан тусдаг. Харин манайх шиг ийм нартай нэвт салхилдаг газарт бол бут мөөгөнцөрдөөд байдаггүй юм аа. Мөөгөнцөр нь ургамлын навч жимсэн дээр цагаан өнгөр тогтоодог. Улмаар халдвар бутыг бүрэн гэмтэх эрсдэлтэй. Нэгэнт өвжилсэн ийм бутыг тайрч хайхаас өөр аргагүй хүрдэг. Мөн мөөгөнцөрдсөн бутнаас авах жимсний хэмжээ эрс багасна гэсэн үг. Тийм болохоор болж өгвөл мөөгөнцөр төсвөртэй сортыг сонгож тариалаарай. Манайд тийм сорт тун цөөхөн борлуулагдж байгаа. Өргөсгүй сорт нь гэвэл ганцхан чорны черкашинал үлдэж байна да. Нэгэнт мөөгөнцөр туссан байвал мөөгөнцрийн эсрэг тусгай бэлтгэлийг авч хэрэглээд үзээрэй. Топас гэдэг бэлтгэл маш сайн үйлчилгээтэй. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Саден сүлжээ дэлгүүрээс эдгээр бэлтгэлүүдийг худалдан авч болно. Америк мөөгөнцөр гэж нэрлэдэг энэ өвчлөлөөс салах дараагийн арга бол залуу тошлоон бутыг нэвт салхилдаг нарлаг газарт шилжүүлэн суулгах явдал юм аа. Тэр цагт мөөгөнцөр гэдэг зүйлийг мартаж болно. Одоо дараагийн жимсний талаар ярилццгаая. Манай өвлийг дисэж гарах нь ховор болохоор хүмүүс тэр болгон тариалаад байдгүй гүзээлзэгний тухай одоо ярилцах болно. Энэ бол хувингийн гүзээлзэгэн буюу ампельная гүзээлзэгэн. Хувинд ургуулдаг болохоор өвөл дулаан газарт зөөгөд оруулж өвлжүүлж болдог. Энэ сайхан жимсээ бид эд түүж аваад хэрэглэж байна. 10 хоногийн өмнөөс шинэхэн жимсээ идэж эхэлсэн. Мэдээж зуны ихэнд жимсэн том, харин намар тийшээгээ арай жижигхэн ургадаг юм аа. Жимсээ заавал цаг тухайд нь түүж аваараа үзэгчтэй. Түүж авахгүй бол хуураа шат хатчихдаг. Тэгээд ундаг. Гүзээлзэгний үнэр үнэхээр сайхан тансаг шүү. Одоо жимсээ түүж авсныхаа дараа ургамал дараагийн жимсээ өгөх хүртэл сэргэлтийн үед шилждэг. Энэ бол эрментант сорт буюу жилд олон удаа жимсээ өгдөг сорт юм аа. Жимсээ түүж авсныхаа дараа ургамалд хэрэгцээгүй болсон, шаралсан, муудсан навчнуудыг авч бас хаяараа. Авсан навчцаа компостныхоо нүхэндээ хийгээд ирээдүйн бордоогоо болгоорой. Мөн гүзээлзэгнээ нарны шууд тусгалаас хол үл ялаг сүүдрэг газарт ургуулаарай. Учир нь гүзээлзэгн нь сүүдэрлэг газарт илүү сайн ургадаг юм аа. Ингээд 7 дугаар сарын сүүлч 8 дугаар сарын эхэнд дахиад цэцэглээд эхлэх болно. Тэр үед нь бордож өгөх ёстой шүү. Тэгээд намар орой 10 дугаар сарын 10 болтол бид жимсээ авч идсээр байх болно. Намар орой үрсэлгээний хүлэмжиндээ хийгээд ургуулждаг юм. Намрын жимс нь зуных шиг жихэрлэг биш ч гэсэн ангилуун сайхан үнэртэй хിവэрэ байдаг юм аа. Одоо таны ургуулж байгаа гүзээлзэгэн эд жимсээ өгч байгаа бол гүзээлзэгэн зориулсан эрдэст комплекс бордоогоор бордож өгөөрэй. Ариун ургац авахыг хүссэн ерөөй үзэгчтэй. Желаем вам хороший урожай.
Продолжаем интенсивно ухаживать Барьныг тургаж байгаа өргөс тэмхний арчилгааны талаар үргэлжлүүлэн ярилццгаая. Ойрын өдрүүдэд шөнөдөө 17-оос 18 хэмээн дулаан хонж байгаа болохоор өргөс тэмх томорч сайн ургах тата нөхцөл бүрдлээ. Бид 7 дугаар сарын 2-нд анхныхаа өргөс тэмхийн ургацыг хурааж авсан. Баг багаар авч хэрэглэж байгаа. Харамсалтай нь хоосон буюу өргөс тэмх болдоггүй эр цэцэг пусто цвет их байна. Ялангуяа зүгийн тусламжтай тоос хүртдэг изяшны болон нэрсими сорт дээр ийм цэцэг их гардаг. Гэхдээ айжмдаа тэдэн тоос хүртээд өргөс тэмхээ өгч эхэлдэг юм а. Тийм болохоор азотын бордоо, малын бууз, шувууны сангасны уусамлаар бордож огтоос болохгүй шүү. Харин калиум бордоогоор бордож өгөөрэй. Бэлгүүрүүдүүд калиум силистра зарагдаж байгаа. Калиум ургацын чанарт өргөс тэмх бүрэлдэхэд сайн нөлөө үзүүлдэг. Мөн калиум монофосфатаар бордсон ч болно. Та холоор агуулаагүй калиум бордоогоор бордох нь сайн ургац авах үндэс гэдгийг санаарай. Холоор нь өргөс тэмхний нарийнхан үндэсийг түлж гэмтэх аюултай шүү. Учир нь өргөс тэмхийн үндэсний систем хэврэг эмзэг байдаг гэдгийг санаарай. Тиймээс зөвхөн калиум бордоогоор бордож өгөөрэй үзэгчтэй. Дээхэн үед 1970-аас 80 оны үед калиум бордоо ховор байсан. Одоогийн шиг олон нэр төрөл байгаагүй. Тэр үед бид калийг нөхөхийн тулд пергамент кали буюу бидний сайн мэдэх марганцын уусмлаар усалдаг байлаа. Марганц нь өөрөө өргөс тэмхэнд хэрэгтэй бичил элемент юм а. Ургамлын ургалтыг дэмжих аргыг дахин үзүүлээ. Өргөс тэмхнийхээ навчийг нь дээш нь сойж ууж өгөөрэй. Ингэж агаар салхи сайн нэвтрүүлэхэд каракас номнуудыг нь ашиглаж байх хэрэгтэй шүү. За тэгээд энэ жил нэгэн шинэ сортыг тарьж туршиж байгаагаа харуулъя. Буталж ургадаг өргөс тэмх. Одоо дөнгөж тооц хүртэж өргөст хэмхэн сууж байна. Парникт хэрхэн ургахыг нь хэлэхэд арай эрт байна да. За тэгээд Сибириачка болон Медовоя сортын амтд тухай энд ургаж байна. Өнгөрсөн жил энэ хоёр сортоос би 1.5 кг жинтэй амтд тухай хурааж авсан. Одоо хэд цэцэглэж ир цэцэг буюу пусто цвет гол дуугарсан байна. Жимс хараахан суугаагүй байна. Ер нь амтд тухай 7 дугаар сарын сүүлчээр ургаж гарч эхэлдэг юм а. Услгааны тухай хэлэхэд өргөс тэмхэн эд цэцэглэж байгаа үед нь нэг нүхэнд 1% буюу 10 литр усаар услаж өгөөрэй. Манай нүх ховл 100 хэлбэртэй 1 метрийг харьцах 50 см хэмжээтэй. Хэрэг танах дугуй нүхэнд тарьж байгаа бол хагас хувийн усаар усалсан ч болно. Услахдаа заавал наранд хүлээсгсэн усаар услаарай. За тэгээд хортон шавж тэр дундаа аалзан хачиг буюу бовитины глиж байгаа хэсгийг нь сайтар сайн шалгаарай. Энэ хачиг эхлээд үхрийнүүд дараа нь хаш буюу баклажан тэгээд бөөрөлзгөн дээр гарч ирдэг. Манай талбайд одоогоор азар алга байна. За дараагийн зөвлөгөө бол хуура халуун өдөр өргөс тэмхээ өдрийн цагаар услаж байгаарай. Би 13-аас 14 цагийн хооронд усалдаг. Тэгээд орой 19-с 20 цагийн хооронд үндсэн усалгаагаа хийж өгдөг юм а. Ингэж усалснаар парникийн агаарын чигшлийг нэмэгдүүлж байгаа хэрэг. Учир нь өргөс тэмхэн чиглэлэг орчинд ургадаг халуун орны ургамал шүү дээ. Дээрээс нь ингэж шүршиж услах хэрэгтэй болно. Бүхэлд нь парника шүршээд услаад өгөөрэй. Ингэж усалсны дараа наранд хатаж үрчийсэн навчнууд нь эргээд сэргээд ирдэг юм. Ийм маягаар услаад өгөөрэй. Чийг нь өргөс тэмх ургуулах гол үндсэн нөхцөл шүү. Впервые в этом сезоне показываю, как выглядит арбуз на нашем участке. За манай талбайд тарвас хэрхэн ургаж байгааг харуулъя. Тарвасны мандал маань стандарт хэмжээтэй төмөр ном хатгаж нийлэг материалаар хийсэн бүтээлгээр хужиж байсан. Гэхдээ шөндөө дулаарсан болохоор ойрд хужиж өгөөгүй. Одоогийн байдлаар гайгүй сайхан ургаж байгаа ч гэсэн өнгөрсөн жилдээ харьцуулахад ургалтын хэмжээ нь хэдэн хоногоор хоцорч яваа юм шиг санагдаад байна. Энд бонто болон бидвэн гээд хоёр төрлийн гибрид үрийн тарвас тарьсан байгаа. Одоогоор навчнууд нь ургаж байна. Харин цэцэглэх тэр байтугай тарвас бүрэлдэх
хугацаа нь арай болоогүй байна. Анхны цэцэг нь гэхдээ энд гарчихсан байна. Тарвас өдөр богиносоод ирэхээр сайн ургадаг ургамал 7 дугаар сарын 2 дугаар хагасаас эхлэн эрчимтэй ургаж үр жимсээ өгч эхэлдэг юм а. Тарвасаа цаг агарын байдлаас шалтгаалan магадгүй 8 дугаар сарын 15-наас 20-нд хурааж авах байх. Хамгийн гол нь шөндөө дулаахан байвал тарвас маш сайн ургаж боловсрдог юм а. За тэгээд шаардлагатай гэж үзвэл нэмэлтээр бордож өгөөрэй. Доогоор илүү салаа мөчөд навчийг нь тайрах шаардлага алга зөвхөн хогийн ургамлуудыг нь түүгээрэй. За бас сайн услаж байгаарай. Тарвас бол өргөст хэмэг шиг халуун орны чиглэг ургамал биш ч гэлээ. Хураа халуун бичил орчинд сайн ургадаг болохоор 2 хоногт 1 удаа услахад хангалттай. Ингэж чадвал бид сайн ургацгаана. Миний дээд амжилт 7 кг 800 г байсан. Харин өнгөрсөн жил 5 кг 300 г тарвас хурааж авсан. Дашрамт сануулахад танаа талбайд аалзан хажиг гарсан бол тарвас руу бас дамжих аюултай шүү. Тиймээс сайн анзаарч цаг тухайд нь арга хэмжээ аваарай үзэгчтэй. Ну а сейчас, уважаемые За эрхэм ногоочдоо одоо миний тариалсан 6 төрлийн байцаа хэрхэн ургаж байгааг харцгаая. Эрт ургацын цагаан байцаа ингэж ургалаа. Энэ бол пандион гибрид үр. Магадгүй ирэх 7 хоногоос бид шинэ ургацаа хурааж авах байгаа. Тэгээд шинэ ургацын 4 байцаа салаад хийхэд хангалттай хүрэлцэнэ. Байцааны гол нь бүрэлдсэн ч одоохондоо их сэрэг хатуу биш байна. Пандион гибрид үрийн байцаа одоогоор 1.5 кг жин дааж ургаад байна. Сайн ургуулахын тулд сайн услах хэрэгтэй. Мөн доо талын шарлаж муудсан навчнуудыг нь түүж аваарай. Харин ургалт дэмжих нэмэлт бордоогоор бордох шаардлага бол байхгүй. За тэгээд эрт ургацын цагаан байцаагаа хурааж авсныхаа дараа суларсан 1 квадрат метр талбайд нь салаатны навч урукколо тариалсан ч болно шүү. Ну, следующий вид это Дараагийн байцаа бол рубин сортын улаан байцаа. Хожуу буюу орой болцсон сорт одоо дөнгөжл бүрэлдэж байцаа хэлбэрээ олж байна. Ургалтын хувьд бол хэвийн сонирхуулж хэлэхэд улаан байцааг хортон шавж байцааны авгалдаа гимдэж идэггүй сайн давуу талтай. За тэгээд хажууд нь эрт ургацын опал сортын цэцэгт байцаа ургаж байна. Эрт ургацынх болохоор гол нь бүрэлдээд гүйцэд боловсрсныхаа дараа шууд хүнсэнд авч хэрэглэж болно. Энэ байцааг 100 борш буюу шүл хийхдээ энгийн байцааны оронд хэрэглэж болдог. Борш нэг тийм өвөрмөц сайхан амттай болдог юм а. Одоо гол нь дөнгөж бүрэлдэж эхлээд байна. Харин энэ байцаа баг зэрэг өсөлтөөрөө бусдаасаа хоцорч харагдаж байгаа биз? За ямар тааж энэ квадрат метр талбайгаа сулрахаар нь би дараа нь укроп эсвэл редиск мөн салаатны навч тарихаар төлөвлөсөн байгаа. За дараагийн байцаа бол Весенная красавица сортын хятад байцаа байна. Энэ нөгөө дэлгүүр супермаркетуудаар зарагдаад байдаг хятад байцаа байгаа юм. Би харин талбайд өөрөө ургуулж үзэхээр шийдсэн. Одоогоор гол нь бүрэлдэж эхлээд байна. Нэг байцааны жин ойролцоогоор 1.5 кг хүрэх байх. За миний танд үзүүлсэн энэхүү 4 төрлийн байцааг цаг тухайд нь сайтар услаж өгөөрэй. Ер нь байцаа нь газар дундын тэнгисээс гаралтай ургамал болохоор услага их шаарддаг юм. Хуурай халуун үед оройн цагаар 2 хоногт 1 удаа услах хэрэгтэй. Байцааны навж хатаж унтсан байвал ус дутагдсны илрэл шүү. Нужно производить полив. Пятый вид капусты на нашем За участке. 5 дахь төрлийн байцаа бол брокколи юм а. Брокколийн цэцэгт байцааны нэг төрөл би гибрид үрийн Калабриза брокколи тарьсан брокколийн шууд дээшээ тэмүүлж ургадаг мөн үзэгчтэй. Брокколийн жилд олон удаа ургацаа өгдөг ургамал шүү. Намар орой болтол хэд хэдэн удаа ургуулж ургацыг нь авах боломжтой. Ингэхийн тулд тогтмол услахаас гадна хажуугийн салаа мөчр навчнуудыг нь заавал авах хэрэгтэй. Хэрвээ авахгүй бол хэтэрхий саглаагаад
ургацанд муугаар нөлөөлнө. Тиймээс доод талын салаа мөчөр навчнуудыг нь түүж авах нь их чухал шүү. Би энэ брокколигийн ихний ургацыг 8 дугаар сарын сүүлд авах байх. Учир нь эрт болцсон сорт болохоор эрт авч байгаа юм. За одоо өвлийн турш дарж хэрэглэж болох Валентина болон Вьюга сортын байцааг та бүхэнд харуулъя. Ингэж сайхан ургаж байна. Нийтдээ 12 ширхэг байцаа ургаж байгаа. Эдгээр нь хадгалалт маш сайн даадаг сортууд юм а. Вьюга болон Валентина сортууд нь дунд болцсон сортууд. Хэдийгээр Крауфман сорт шиг 8 кг хүрч ургадаг ч гэсэн 3-5 кг-ийн жинтэй болж ургадаг болохоор 1 эсвэл 2 удаа хоол хийхэд тун тохиромжтой. Одоогоор тусгай арчилгаа хийх шаардлага алга, зөвхөн хангалттай сайн услахад л болно. За манай иргэдийн дунд их алдартай дарж хэрэглэхэд тохиромжтой Голландын гибрид үр Крауфман байцаа энд байна. Нийт 12 байцаа суулгасан, сайхан ургаж байна. Нэг байцаа 5 кг гэж тооцохоор 60 кг орчим ургац авна гэсэн үг. Мөн энэ жил хортон шавж авгалтай байцааны навчийг гэмтээж цоолсон юм алга. Навчин бүтэн ганц нэг жижиг нүх байгаа нь магадгүй нүүдлийн цох хийсэн эсвэл мөндөр унснаас болж үүссэн байх. Хавар нилээд хүйтэн байсан учраас ирвэхээ олон газарт дарахж амжаагүй. Гэхдээ одоо дулаарч байгаа болохоор ирвэхээ заавал дархан нисэж ирэх байх. Байцааны 3 гол дайсан буюу хортон шавж манай бүс нутагт байдаг юм а. Нэгдүгээр навчийг нь хамгийн түрүүнд идэж гэмтээдэг байцааны цагаан ирвэхээ буюу түүний ногоон авгалтай. Нарийнхан ногоон авгалтай байдаг юм да. Түүний дараа бүдүүн ногоон авгалдаатай манжингийн цагаан ирвэхээ гэж нөхөр байгаа. Тэгээд төгсгөлд нь хамгийн хөнөөлтөй хортон 8 дугаар сарын сүүлээр гарч ирдэг. Хорлонтой нь шууд байцааны гол руу орж гэмтээдэг. Байцааны бүгэн ирвэхээ буюу капустная совка гэдэг хортон юм а. Бүдүүн алаг авгалдаатай байцааны голд бааж бохирдуулдаг. Ингэж бохирдсон байцааг хүнсэнд хэрэглэх боломжгүй болно. Азар одоогоор энэ хортон гараагүй байгаа. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй шүү. Би цэцэрлэгтээ искра бэлдэмлэлээр ариутгал хийхдээ байцаагаа давхар ариутгаж өгсөн байгаа. Мөн өдөр болгон навчны доод талд ирвэхээ өндгөө цатсан хэсгийг шалгаж байгаа. Андашгүй навчин ингээд цороод байдаг юм. Байвал авгалдаа болохоос өмнө өндгийг нь устгах хэрэгтэй шүү үзэгчтэй. Арчилгааны хувьд байцааны гол дөнгөж бүрлдэж байгаа үед нь ойрхон услаад байх шаардлагагүй. 7 хоногт 2 удаа услахад хангалттай. Бас доод талын шарлаж хөгшөрсөн навчнуудыг нь түүж аваарай. Авсныхаа дараа заавал услаж өгөөрэй. Доод навчин шарлаагүй байлаач гэсэн дээд навчныхаа сүудэрт дарагдаад фотосинтез процесст оролцдоггүй. Ургамалд ямар ч нэмэргүй. Тиймээс эдгээр илүүдэл хамгийн доод талын навчнуудыг нь түүж цэвэрлээрэй. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Зарим хүмүүс оройн хидхэн навчийг нь үлдээч гэсэн байдаг шүү. Фотосинтез явагдахын тулд гадаргуун навч хангалттай хэвийн том хэмжээтэй байх ёстой гэдгийг санаарай. За ямар тач байцаа одоогоор хэвийн сайхан ургаж байна. За энэ бол 6 дахь төрлийн алдарт Клараби байцаа. 6 дугаар сарын 5 дүүрээр суулгасан жил болгон нийт 12 ширхгийг би тарьдаг юм а. Би Кларабийн олон сортыг туршиж ургуулж үзсэн. Өнгөрсөн жил Кросс, Калпак, Бавариха зэрэг сортыг тарьснаас Кросс, Калпак 2 сайн ургасан. 8 дугаар сард боловсрож гүйцэн Кларабийн тун өвөрмөц байцаа. Салаад хийхэд тохиромжгүй, харин дарж хэрэглэхэд дажгүй шүү. Витамин С-гээр баялаг, хүний биеийн дархлааг дэмжиж, ханиад тусгай сэргийлдэг болохоор өвөл хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй. Ургацаа 1 сар хүртэл хадгалаад хавар эрт хэрэглэвэл дархлаагтай нь илүү сайн дэмжин шүү. Услгааны тухайд нарлаг үед 7 хоногт 3 удаа сайтар услаж өгнө.
Одоогоор хортон шавж алга мөн анх тарихтаа малын бууз шимт бордоо хийж өгсөн учраас нэмж бордох шаардлага байхгүй. Байцаа арчилгаагаа дагаад сайн ургаж байна. Цаашдаа бид арчилгаагаа сайн хийх хэрэгтэй. За олон төрлийн ач тустай энэ 6 төрлийн байцааг та бүхэн ч гэсэн талбайдаа заавал тариалаарай. Обращайте самое серьезное внимание. Не забываем и про Одоо овощные булцууд үндэст культуры. ногоонуудын талаар ярилцах болно. Луун хүрэн манжин тун сайхан ургаж байна. Манай бүс нутагт луунгийн ялаа гэдэг хортон байдаггүй. Харин бусад газрууд бол энэ ялаа ургацыг тань цөлөмжгдөг юм да. Би энэ жил туузан дээр наасан луунгийн үрийг авч тарьж үзлээ. Энэ 3 игнэнд туузан дээр наасан үрээр тарьсан ингэж тарихаар хоорондын зайн сэрэг болдог. Харамсалтай нь зарим хэсгээр хоосон бүр ургаагүй байгааг харж болно. Ер нь үр 100% соёолдгүй болохоор энэ арга төдийлэн сайн биш. Би анханасаа эргэлзэж байлаа. Тиймээс хажуугийн 2 игнэнд жирийн аргаар тарьсан. Шигүү суулгаад зундаа үнсэндээ авч хэрэглэж байгаа. Цэрэгжүүлж авахаар үлдсэн луун илүү томорч ургана. Ямартай ч луун тун сайхан ургаж байна. Услахдаа дээрээс нь шүрвшиж биш доогуур нь шалаангаар урсгаж услаж өгөөрэй. Би олон төрлийн гибридүр сортуудыг тариалсан ургацаа хураахдаа ямар луун тариалсан болохоо дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө. Би шар луун бас тарьсан байгаа. Өнгөрсөн жил би цагаан луун тарьж үзсэн. Загасны шүлэнд зөрүүлсэн тусгаар сортолтой. Гэвч цагаан луун мөрий сари ургасан манай бүс нутгийн цаг агаар хөрсөн тохирохгүй байгаа бололтой санагдсан шүү. За бас игнээ хооронд ургасан хогийн ургамлуудыг нь түүж заавал аваарай. Би игнээ хоорондын зайг 20 см байхаар бодож луунгаа суулгасан. Энэ зай хөрсийг сэрэгжүүлэх болон ургасан зэрлэгийг нь түүхэд хангалттай хүрэлцэнэ. За үзэгчтэй сайн арчилгаа хийгээрэй. Амжилт хүсье. Ну, в последние годы многие наши Сүүлийн археологи, жилүүдэд хүрэн манжин сайн ургац өгөхгүй байгаа гэж манай нутгийнхан ихээхэн гомдолтой байгаа. Учир нь манай дэлгүүрүүдэд F1 биш харин F2 ангиллын гибридүр орлуулагдаж байгаа бололтой. Гибридүр нь зөвхөн эхний жилдээ сайн ургацаа өгдөг бол харин F2 ангиллын үр нь зөвхөн эхний жилдээ ургацаа өгөөд цаашдаа ургац өгөх нь улам бүр эрчимтэй багасдаг. Тиймээс бид муу үрээ сайн ургац авахгүй шүү дээ. Мөн хүрэн манжиг нэг газарт удаан тарихаар магний болон бичил элементүүдийг нь хөрснөөс нь сурчдаг юм. Тэгэхээр нэг газартаа дараалан манжин тариалахгүй байх нь илүү дээр шүү. За энэ жил би Голландын Пабло Орондо гибридүрийн манжин тарьсан байгаа. Одоогоор дажгүй сайхан ургаж байна. Навчин жаахан үрчийсэн харагдаж байна уу? Энэ бол хүрэн манжингийн өөрийнх нь онцлогоо. Хөрс чихтэй байсан ч гэсэн том навчтай учраас наранд ингээд халуунд шалчигаад ирдэг юм. Тэгэхдээ энэ бол нэг их санаа зовох зүйл биш шүү. За дараагийн нэг асуудлыг би энд хөндөё. Нэг үрнээс олон манжин ургах тохиолдол байна. Өөрөөр хэлбэл нэг үрнээс 4-өөс 3 соёолж гарч ирдэг. Үүнээс болоод хэд шигүү ургах эрсдэл үүснэ. Сэрэгжүүлэхгүй бол манжин жижигхэн болж ургадаг юм. Зарим ногоочд бүр шигүү ургасан хүрэн манжингаа өөр газарт шилжүүлэн суулгадаг. Шилжүүлэн суулгахад хүрэн манжин шинэ газарт дасах чадвар муу ургалтанд зогсдог гэдгийг мартаж болохгүй шүү. Шилжүүлэхээр бол заавал үүлэрхэг өрхөг өдөр үндсийг нь шороотой нь хамт ухаж аваад суулгах хэрэгтэй. За жишээ нь үүнийг би шилжүүлж суулгасан. Ургалт нь маш удаан, арай л гэж хөрсөндөө тасан ургаж байгааг нь харж болно. Тийм учраас анх үрээ суулгахдаа игнээ хоорондын зайг 25-аас 30 см байхаар бодож, игнээ доторх зайг 7-оос 8 см байхаар тооцоолж суулгаарай. За тэгээд шигүү ургаж гарч ирсэн байвал цаг тухайд нь сэрэгжүүлж өгөөрэй. Хүрэн манжин бас өөрийн гэсэн хортон чавжтай. Нэг төрлийн ялаа байдаг юм. Навчийг нь идээд авгалдаа нь навчин доор үргэлжлэдэг.
Одоохондоо азар арай гарч ирээгүй байна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гэд Искра бэлдэмлэр бодуудаа хариуцахтайгаа хамт хүрэн манжингаа би хариуцах устгал хийж өгсөн байгаа. На всякий случай. Би талбайд хүмүүсийн төдийлөн тарьж ургуулад байдаггүй болцоод ногоог тарьж байгаа. 6 дугаар сарын эхэнд тараарэ гэж хэлж байсныг минь та бүхэн санаж байгаа. Энэ дөрвөн гигнэнд тариалсан дугуй, хар манжин, цагаан манжин, өвлийн сорт, мөн Японы алдарт Минаваси сортын Дайко манжин, тэгээд Оросын Осенний гигант сортын манжин ургуулж байна. Тун дажгүй ургаж байна. Баг зэрэг шигүү суулгачихсан. Гэхдээ удахгүй сэрэгжүүлж өгөх болно. Эдгээр манжин нь баг зэрэг гашуун амттайч хүний биед хэрэгтэй витаминээр баялаг байдаг юм. Ялангуяа өвөл тархлаагаа дэмжих зорилгоор хүнсэндээ хэрэглэхэд нэн тохиромжтой. Одоо укропны талаар ярилцъя. Би 6 дугаар сарын ихээр зонтог сортын укроп тарьсан. Харамсалтай нь вирусын эсрэг тэмцэл маань одоо хүртэл үргэлжилсээр байна. Та бүхэн хараарай, зарим ургамлын орой хомирч үрчээсэн байгаа биз дээ. Гэхдээ бүгд биш, зарим нь эрүүл укроп ургаж байгаа гэж харагдаж байна. Энэ гайтай вируснээс салах гэж 100 тариалсан. Учир нь үүнээс өөр тэмцэх арга одоохондоо хараахан алга байна. Жишээ нь би 5 сард укроп тарьсан бол укроп маань 100% вирусээр өвчлөх байсан. Харин 100 тарихаар 50% нь эрүүл ургаж байгааг харж болно. За би бас 7 дугаар сарын эхэнд энэ зонтик сортын укроп суулгасан байгаа. 7 дугаар сард суулгасан болохоор үрээ өгч арай амжихгүй баг. Укропны үрийг бид байцаа дарахтаа төлхөө ашигладаг шүү дээ. Гэхдээ бүр болохгүй бол худалдаанд байгаа дэлгүүрээс нь худалдаад авчих байх. За энэ зонтог маань эрт болцын сортлтоо ямар тааж 7 дугаар сарын эхэнд тариад 9 дугаар сарын эхэнд ургац авах итгэл бол байна. За энэ мандалд үндэст петрушка, үндэст сэлдэрээ, мөн ишт сэлдэрээ тарьж ургуулж байна. Энэ бод өрөв бол ишт сэлдэрээ ургаж байна. Шүүслэг иштэй хүнсэнд хэрэгэлдэг ургамал. 7 дугаар сарын дунд үед боловсрч гүйцэхээр нь багаар нь тайрж хүнсэндээ хэрэглэх болно. Харин энэ бол үндэст сэлдэрээ. Үндэс буюу булцуун бүрэлдээд одоо эд томрох үйл явц явагдаж байна. Нэг л гэхэд хагас килограммжийн татахаар томорч ургадаг юм да. Үндэст петрушкач тун сайхан дажгүй ургаж байна. Азар хортон шавж өөрлөсөн шинж тэмдэг алга мөн анх суулгахдаа компостоор сайн бордсон болохоор одоо дохтмол сайн услахад л хангалттай сайхан ургана. Мөн газар хүрсэн доод талын хөгшин навчнуудыг нь төвж аваарай. Петрушка болон сэлдэрээ навч болохоор хүнсэндээ хоол амтлагч болгон хэрэглээд үзээрэй. За тэгээд хүнсэндээ хэрэглэхгүй гэвэл компост руугаа хийж задлаад бордоо болгоод хувирахчихсан ч бас болно шүү дээ. Илүүд л навчсыг нь цэвэрлээд авчихаар мандалтай нь өнгө ороод сайхан харагдаж байгаа үстэй. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд салаатны мандлаа үзүүлэхээр шийдлээ. Би 5 дугаар сарын дунд үед тарьсан салаатны ургамлууд маань ингэж сайхан ургаад байна. Манай мандал сүүдэр газар байдаг. Зөвхөн оройн цагаар л нар тусдаг. Өглөө өдөр байшингийн сүүдэр дарчихдаг юм аа. Гисэн хэдий ч өдөрт 3 удаа эндээс шин салаатны навч түүж идэж байгаа. Бие витаминээр цэнэглэж дархлаагаа дэмжиж байгаагаа мэдрэх үнэхээр сайхан шүү. Энэ кирпич сортын бууцаа үн сайхан ургасан Московский парниковый салаатны навч харагдаж байна. Тэгээд зэрлэг руккологийн индуа сортч цэцэглээд ургаад эхэлчихсэн. Нэгэн цэцэглжсэн болохоор түүж авах шаардлага гарах байх. Навч нь хатуураад амт нь жаахан өөрчлөгдөж юм. Поэтому предлагаю убрать. Тиймээс компост руугаа хийгээд бордоо болгочихсон ч бас болно. Суларсан зайд нь рукколо дахиад суулгаж. Энэ гэхэд саяхан тарьсан рукколо байна.
Би өглөө болон оройдоо энэ дөрвөн төрлийн салаатны навчийг нийлүүлж шинэ салаат хийгээд идэж байгаа. Эрүүл мэндэд нэн тустай шүү. Өглөө болж өгвөл өлгөн илгэн дээрээ идвэл бүр сайн. За, энэ бол ядроноя сортын салаатны горчица буюу гичи навч байна. Ядроноя нэр шигээ үнэхээр хурц амттай юм байна лээ. Идэхээр шууд хамар шархирж халуун дүүгдэг. Хоолндоо тааруулж хэрэглээрээ Японы васаби шиг санагдсан шүү. За, өнгөрсөн жил би валнушка сортыг тарьж үзсэн ийм хурц биш зөөлөн амттай байсан. Та халуун хурц амтанд дуртай бол ядроноя сортыг нь заавал тариад үзээрэй. Одоохондоо арай цэцэглэж эхлэегүй байгаа ч гэсэн хүнсэндээ хэрэглээд явхад ямар ч асуудал гарахгүй. За тэгээд салаатны ургамлуудаа хурааж дуусаад суларсан зайд нь дахин руккола суулгах болно. Та бүхэн ч гэсэн ийм салаатны мандалтай болоорой. Эсвэл жил бүр өөр газар тарьсан ч болно. Хамгийн гол нь эрүүл мэндэд тустай витамин, бичил элементийн ундраг болсон салаатны ургамал навчийг тарьж хэвшээрэй. Ялангуяа бага насны хүүхдүүд, ахмадуудад тун жухал хэрэгтэй витамин өгөх болно шүү. Хүсвэл та одоо ч гэсэн салаатны ургамал тариалж болно. Огтоос оройтойгүй байна. 8 дугаар сарын 10-нд салаатны навч тариад нум хатгаад бүтээлгээр хучаад 10 дугаар сарын 10 хүртэл шинэхэн ургацын руккола хурааж авсаар байдаг юм шүү үзэгчтэй. За ирхэн үзэгчтэй, би өмнө нь нэг их үзүүлж танилцуулж байгаагүй талбайн ажил тун хэрэгтэй нэгэн зүйлийг одоо танилцуулъя. Энэ бол явган хүний зам. Энэ модон замыг 5 дахь жилдээ би ашиглаж байна. Харин миний гарт полимер буюу нийлэг материалаар хийсэн зам байна. Таач бас талбайхаа догшилтод цаг гаргаж зам тавиарай. За, энэ хүрээд ирхэн үзэгчтэй манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Эх 7 хоногт иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй. Харин Монголын үзэгчтэй тусгайлан үндэсний их баяр наадмын мэндийг хүргэж дэнж хотоотол дэлгэр сайхан наадахыг хүсэн өргөё. Всего доброго.